Эрхэм улсын их хурлын дарга их хурлын гишүүдээ Монгол улсын засгийн газраас улсын их хурлын чуулганд хийх ээлжид мэдээллийг гэр хорооллын дахин төлөвлөлт орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явц гэсэн сэдвээр бэлтгэн танилцуулж байна. Монгол улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан Улаанбаатар хот болон томоохон хотуудыг дахин төлөвлөж хөгжүүлэх бодлогын хүрээнд барилга байгууламжийг шинжлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын их хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилт хөтөлбөр баталж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Улаанбаатар хотын гэр хорооллыг инженерийн дэд үстэй болгох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцнд орох нөхцөлийг бүрдүүлэхдээ хот төлөвлөлтийн судалгаанд үндэслэн хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцыг ашиглалтанд оруулах зэрэг зорилтууд тусгацсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодтол 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг Монгол Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан. Улсын их хурлаас 2017 оны 3 дугаар сард батлан гаргасан агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын засгийн газар анхаарал хандуулан ажиллаж байна. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт гэр хороолд амны орон сууц барихад чиглэсэн дэд бүтцийг байгуулж, орон сууцлуулах ажлыг эрчимжүүлэх, төвлөрсөн дэд бүтцийн системд холбогдох боломжгүй хэрэглэгчдийг хэсэгчилсэн инженерийн хангамжид холбох, дэд төвүүдийг байгуулах, Улаанбаатар хотод ажиллаж байгаа халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн хангамжинд үе шаттайгаар холбох зэрэг томоохон зорилтууд дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд Монгол Улсын засгийн газар салбарын яамд нийслэлийн засаг даргын зүгээс олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг нэг хэсэг нь гэр хорооллыг дахин төлөвлөж, иргэдийг тоглог орон сууцаар хангах үйл ажиллагаа юм а. Эрхэм гишүүдээ, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн өнөөгийн явцын талаар та бүхэнд танилцуулъя. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор 2013 оноос эхлэн нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ба гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах 8 байршлыг сонгон төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15%, гэр хорооллын хүн амын 10%-ийг хамарч байна. Төсөл хэрэгжүүлэх талбайд орон сууцны барилга, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зориулан нийт 1472 нэгж талбайн газрыг чөлөөлж, гэр хорооллын 957 айл өрхийг шинэ орон сууцанд 491 айл өрхийн иргэдийг түрээсийн орон сууцаар ханган 24 айл өрхийн газрыг худалдаа авсан байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш төсөл хэрэгжүүлэгчид 9654 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байгаа бөгөөд 2014 онд 960 айлын, 2015 онд 1656 айлын, 2016 онд 2273 айлын, 2017 онд 308 айлын орон сууц нийт 5.2 мянган айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан бөгөөд орон сууцны талбай хэмжээ 28-аас 85 м2 энэ хооронд байгаа бөгөөд нэгж талбайн дундаж үн сая 800 мянган төгрөг байна. Зарим нэг төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд анхны төслийн эрсдэл, бизнес төлөвлөгөө зэргийг нарийн тооцоогүйгээс төсөлд оролцсноос санхүүжилтгүй болж газар чөлөөлсөн иргэдийг орон сууцаар хангах үүргээ хэрэгжүүлэхгүй байх, түрээсийн зардлыг олгохгүй байх гэх мэт иргэдийг хохироосон асуудлууд бас гарсан байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, газар үл хөдлөх хэд хөрөнгө чөлөөлсөн боловч төр суушуулах байраар хангаж чадаагүй, гэрээнд заасан хугацаанд орон сууцаар хангагдаагүй хохирсон иргэд болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзах зохион байгуулан 180 өрхийг төр сууршуулах байраар ханган асуудлыг шийдвэрлсэн болно. Бүгд найрамдах Татар улсын засгийн газраас Монгол Улсын засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжаар ногоо нуур орчмын төр суурших орон сууцны хотхон төслийг санаачилж, бүгд найрамдах Татар улсын талтай гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах,
төслийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байна. Дээр дурдсан мянган айлын орон сууц баригдсанаар газраа чөлөөсөн иргэдийг төр сууршуулах байраар хангахаас гадна төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдийн иргэдэд олгодог түрээсийн зардлаас хөнгөлөх боломж үүснэ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж гэр хорооллын инженерийн сувгамшуулжааны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Баян хошуу, Сэлб, дэд төвүүдийг байгуулах бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр инженерийн сувгамшуулжааг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууц барих төслүүдийг хэрэгжүүлж байна. Цаашид дам даржаа Дэнжин мянга зэрэг байршил дэд төвүүдийг байгуулна. Бүгд найрамд Хятад улсын Монгол улсад олох 2 тэрбум юаны босолтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх инженерийн болон нийгмийн дэд бүтцүүдийн бичил төвүүд байгуулах төсөл болон Улаанбаатар хотын гэр хорооллын орчмын инженерийн дэд бүтц сувгамшуулжааны ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Дээр дурдсан дэд бүтцийг шинээр барьж байгуулах ажлын төлөвлөгөөг Монгол Улсын засгийн газрын 2017 оны 179 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Эдгээр ажлууд хэрэгжснээр дулаан хангамжийн ажлын хүрээнд Яарамг орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцнуудын хорооллуудын дулааны их усрыг 4-р дулааны цахилгаан станцаас хангах, амгалан дулаан цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх, цайз, амгалан, чулуун овоо, цагдаагийн орчмыг төвлөрсөн дулаан хангамжны сүлжээнд холбох зэрэг нийт 9 багц төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Цахилгаан хангамж холбооны ажлын хүрээнд гэр хорооллын нэг талын тэжээлтэй цахилгаан дамжуулах шугамуудыг тойрог схемд оруулан тастуур сурлуулснаар шугам тоноглол дээр гарсан гэмтлийг хурдан засварлах, мөн цахилгаан хангамжийн найдвартай байдал нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатар хотын суурьшлийн бүсийг тойрсон их тойроо 110 кВт төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнийг дагсан салбар дэд станц болон цахилгаан дамжуулах кабелуудыг гэр хороололд барих 8 багц төсөл хэрэгжүүлнэ. Ус хангамж ариутгах татваргын ажлын хүрээнд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд зүүн хойд бүсийн усан санг, тасхны усан сан, 3-4-р хоолойн усан сан, 21-р хоолойн усан сантай холбох гол шумыг шинээр байгуулна. Эдгээр шугам ашиглалтанд орсноор гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрсөн сувгамшуулжааны даралтыг докторжуулах болон хотын ус хангамжийг сайжруулах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, усан сангууд төв цэвэрлэх байгууламжид холбогдох туул 1 коллекторын дутуу шугамыг үүсгэх, гэр хороолоос төвийн бохирын шугамд холбогдох томоохон ариутгах татваргын өргөдгөл шинжил зэрэг 16 багц төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. Гэр хорооллын инженерийн хангамжийн бичил дэд төв байгуулах хүрээнд дээрх хөрөнгийн зарим хэсгээр хэсэгчлсэн инженерийн хангамжтай бичил дэд төв буюу сервис центр төслийг хэрэгжүүлнэ. Орон сууцнд орох сонирхолгүй, өмчлийн газар дээр оршин суух хүсэлтэй, төвлөрсөн инженерийн сувгамшуулжаанд холбогдох бололцоогүй дундын болон захын бүсийн зарим гэр хорооллын иргэдийн асуудлыг шийдэхийн тулд хэсэгжилсэн инженерийн хангамжтай бичил дэд төвүүдийг барьж байгуулах шаардлагатай байна. Бичил дэд төвийг гэр хорооллын 200 болон түүнээс дээш өрхийн дунд барьж байгуулахаар төлөвлөд байна. Уг төвийн инженерийн дэд бүтцийн их усрыг хийн түлш, сэргээлт хүчин хүч, био бичил цэвэрлэх байгууламж ашиглаж шийдвэрлэх нь байгаль дээлтэй шийдвэр юм а. Мөн инженерийн хангамжийг төвлөрсөн бие даасан болон холимог шийдвэр хангах боломжтой. Эдгээр төвүүдийг эхний ээлжинд шаардлагатай байршилд барьж байгуулснаар 10,000 айлын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж зогсохгүй, иргэд өмчлөлийн газартаа амны орон сууц барихад ипотекийн зээлд хамрагдах боломж үүсч, олон улсын шаардлагад нийцсэн амны орон сууцны тохилог хорооллууд бий болох боломжтой. Дээрх ажлууд хэрэгжснээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодтгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага, баримт жүжиг тусгдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах эхний ээлжийн 42.8 мянган айлын орон сууцны барилга, 13,300 хүүхдийн сургууль, 4.7 мянган хүүхдийн цэцэрлэг, 210 хүний эмнэлгийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдвэрлэгдэж, иргэд оршин сууж байгаа газартаа инженерийн хангамжтай тохилог амны орон сууц барьснаар нийслэлийн агаар хөрсний бохирдыг бууруулахад багагүй хөв нэмэр оруулна гэж тооцож байна.
Орон сууцны хангамж ипотекийн зээл олголтын талаар Улаанбаатар хот өнөөгийн байдлаар 80 орчим мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байгаагаас 30 мянган айлын орон сууц ашиглалтанд орсон борлуулалт нь 30 орчим хувьтай байна. Орон сууцны эрэлт хэрэгцээтэй боловч худалдаа авах чадрын хувьд хүрэлцэхгүй байгаа. Арилжааны банкнаас тавьж байгаа өндөр шаардлага нөхцөлийг хараахан хангаж чадахгүй байгаа иргэдэд ипотекийн зээлийг хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Олон улсын валютын сангийн өргөссөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан ипотекийн зээлийн хөтөлбөрийг төсвийн шинжтэй санхүүжилт гэж үзэн ипотекийн зээлийг Монгол банкны их усээр санхүүжүүлэхийг хязгаарласан. Иймээс ипотекийн зээлийг засгийн газар өөрийн их усээр санхүүжүүлэхээр болж Монгол улсын 2017 оны төсвөөс 111 тэрбум төгрөгийг Монгол банкнаас зээлийн үндсэн төлбөрийг буцаан таталгүйгээр 192 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг дахин санхүүжүүлсэн. Энэ оны тухай засгийн газраас 120 тэрбум төгрөг, Монгол банкны зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, зээлийн хөтөлбөрийг олон хувилбар хэлбэрээр хангалтжуулах бодлого баримталж, зээлийн цар хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх заасны дагуу хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор барилга хот байгуулалтын яам, сангийн яам, Монгол банк, төрийн орон сууцны корпорац, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр зэрэг газруудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг 2017 онд байгуулж ажиллуулсан. Ажлын хэсэг засгийн газраас хэрэгжүүлэх орон сууцны зээлийн хөтөлбөрийг зээлдэгчийн нийт хугацаанд төлөх зээлийн дарамтыг бууруулах, түрээслээд эзэмших тогтолцоотой хостуулан хэрэгжүүлэх уг арга хэмжээнд Монгол банкны ипотекийн зээлийн эргэн төлөгдөх буюу их усрыг ашиглах талаарх саналыг боловсруулж байна. Улсын их хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиар батлагдсанаар гэр хорооллын дахин төлөлтөөс орон сууц худалдаа авсан иргэд ипотекийн зээлийг 5% хүүтэй олгох боломжтой болсноор тус төслийн орон сууцны борлуулалт харьцангуй сайжирч байна. Эрхэм гишүүдээ, засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор төрөөсийн орон сууц хөтөлбөрийг батлуулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16 мянган айлын, аймагуудын төв 4 мянган айлын төрөөсийн орон сууцны санг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж ашиглалтанд оруулсан 1512 айлын төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлээд байна. Барилга хот байгуулалтын сайтын 2016 оны 28 дугаар тушаалаар иргэдийг түрээсийн орон сууцнд хамруулах журмыг баталж, зорилттой бүлгийн нийт 1512 өрхийг түрээсийн орон сууцнд хамруулад байна. Төрийн мэдлийн түрээсийн орон сууцны 725 орон сууц нь 8 аймаг, 787 орон сууц нь Улаанбаатар хотод байна. Хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэхийн тулд төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж, барилга угсралтанд дуусаагүй байгаа 1560 айлын орон сууцыг санхүүжүүлэхэд шаардлагадах хөрөнгийн их усрыг шийдвэрлэх шаардлагатай байна. Цаашид гэр хорооллын иргэдийг орон сууцуулах чиглэлээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, зээлийн цар хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон хувийн орон сууц загвар төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, аймаг урт 1000 айлын орон сууц төсөл, түрээсийн орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хот суурин газруудад шинээр баригдах орон сууцны хорооллын инженерийн хангамжийн ухамшилжааны техник шийдлүүдийг хонглын системээр төлөвлөн хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мэдээлэл хийж дуслаа. Баярлалаа.